За сайн байцгаана уу. Ойрын нэг сар жаахан завгүй байгаа дөрвс ямар ч хүчлэг оруулж амтсангүй. Хичээлийн шалгалтшуулаг, ажил төрөлгөө янз бүрийн их тавхацаад завгүй байлаа. Өнөөдөр болохоор нөгөө их сургуулиудын зэрэглэл гэж байгаа. Тэгээ ер нь ямархуу сургуулиудыг яаж сонгож орвол одоо ирээдүйн карьерт чинь хэрэгтэй нэмэртэй байх юм бэ гэсэн тухай нэг юм ярья гэж шийдсэн байгаа. Хүмүүс бас энийг асуусан тийм болохоор ярих сэдвүүдийн нэг болгоод хатгалаа байсан юм л да. За ер нь бол ихэнх их сургуулиуд гэдэг юм уу судалгааны байгууллагууд ер нь олон нийтийн хүлээн зөвшөөрдөг хоёр төрлийн их сургуулийн одоо зэрэглэл байгаа. Одоо rating ч одоо ranking ч гэдэг те. За нэг нь бол тэр Times Higher Education гэж байдаг. За нөгөөх нь болохоор QC гэдэг бахад нэг латин үг байдаг шүү дээ. Одоо яг вебсайт нь бол нөгөө top universities гээд яваад орчихлоор болчдөг. Тэгээд энэ хоёр одоо сайт гэдэг юм уу энэ хоёр байгууллагын гаргаж байгаа ранкинг бол их олон сургуулиуд бол ашиглаж өөрсдийнхөө үзүүлэлтүүдийг хэмждэг юм шүү. Тэгэхээр энэ хоёрын би одоо нэг нь барьж аваад те. Өмнө нь бол энэ хоёр нийлж идэр бас гаргадаг байсан юм байлээ. 2000 оны дундуур энэ ранкинг. Тэгээ сүүлдээ болж байгаа салсан тийм түүх өдр байдаг юм байлаа л да. За тэр топ universities буюу одоо QC те. Одоо латин нэг үг байгаа. Одоо би тэр нэг шиг унших гэж латин математикаар чадахгүй. Тэднийх бол ер нь 5 үндсэн шалгуураар 100 оноо өгдөг. За тэгээд тэр 100 онооноос хэдийг авсан гарна ингээд л шалгаруулад л ячдаг. Ингээд зэрэглээ явждаг. За тэгээд дотор нь бас subject ranking гэж байгаа. Тэр нь болохоор ямар мэргэжлүүдээр аль сургууль илүү сайн байна гэдэг гаргадаг те. Жишээ нь одоо эдийн засгаар энэ байна ч гэдэг юм уу. Жохоо ерөнхийдөө гаргаж шүү. Тэрнээс ингээд мэргэжил болгоноор бол гаргахгүй те. Ерөнхийдөө ингээд нийгмийн ухаан, за улс төрөөр энэ байна ч гэдэг юм уу, социологоор энэ байна ч гэдэг юм ингэж гаргадаг. За өнөөдөр болохоор би та хэдэд болохоор тэр Times Higher Education Ranking гэж байгаа те. Энийний тухай ярих гэж байгаа. Эднийх бол ерөнхийдөө бас 5 үзүүлэлт бий. Гэхдээ дотроо ингээд жаахан ялгаатай хэд ингэж ангилж байдаг. Жишээ нь бол одоо хамгийн эхний үзүүлэлт бол одоо инновац буюу янз бүрийн судалгаанаас орж ирж байгаа орлогыг хэлж байгаа. Англиар бол одоо research income гэж хэлж байгаа юм л та. Энийг нийт төр сургууль одоо нийт судалгаанаас тэр жилд хэдэн доллар олсон тэрийг нийт ажиллаж байгаа одоо яг 100% ажилтай тийм судлаач нарт нь хуваачиж байгаа тоонд. Тэгэхээр одоо нэг тийм хүнд одоо багш ч гэдэг чинь нэрлэлт юм уу судлаач гэж нэрлэлт юм уу те энэ хүнд гичнээн тооны одоо хэдэн доллар оногдож байна гэдгээр нь хэлж байгаа. Энэ бол 100 оноос 2.5 оноо авдаг гэж байгаа юм л да. За дараагийнх нь болохоор одоо хэр их тэр сургууль чинь олон улсын сургууль вэ гэдгийг бас шалгадаг. Энд бол нийт 5 оноо гэхдээ 2 хэсэгт хуваадаг. За эхнийх нь бол хэр олон одоо гадны олон улсын багш судлаач эрдэмтэн тэр сургуульд ажиллаж байгаа юм бэ гэдэг нь. Тэр нь улсынх нь сургуулийн үнэтэй тэр улсын иргэн яг тэр сургуульд ажиллаж байгаа тоотой харьцуулдаг гэсэн. Жишээ нь одоо Мельбурний сургуульд яг Австралийн сургууль шүү дээ тий. Австрал иргэншилтэй гичнээн багш багшилж байна. За бас олон улсын иргэншилтэй одоо янз бүр улс үйж болно шүү дээ тий. Гичнээн багш судлаач ажиллаж байна гэдгийг харьцуулж 3 оноо өгдөг. За дараагийнх нь болохоор хэр их олон улсын оюутан сурд юм бэ? Тэрийг нь болохоор тэр улсынх нь оюутны тоотой харьцуулдаг. Өөрөөр хэлбэл Мельбурний сургуульд гичнээн Австрали оюутан сурж байна. Гичнээн олон улсын оюутан сурж байна гэдэг энэ харьцааг нь яа гэм л та. За дараагийнх нь болохоор одоо багшлах орчин гэж байгаа юм л да. Teaching environment гэж хэлж байгаа юм тийм үү. За энэ бас ингээд салаад ингээд олон оноо болдог. Хамгийн их гол оноо одоо авдаг нь бол багшийн тухай тэр судалгаа байдаг л та. Энд бол ингээд нийт 15 оноо өгч байгаа. За дараад нь гичнээн докторийн оюутан одоо энд суралцж байгаа юм бэ. Янз бүрийн тийм хүмүүс байгаа юм бэ гэдгийг ингэж үздэг тийм үү. За дараад нь тэгээд мэдээж тэр бакалавр эдэргээл ингээл хүмүүсийг оруулна ингээл доошоо хуваагаа явна тийм үү. За энэ бол нэлээд юм задарсан нэлээд одоо яг үгүй наривчилж авч үзсэн ийм оноо өгдөг. Бүр 225 оноо өдөр хүртэл өгч байна л да. За та нар энийг бол мэдээж жоохон англи хэлтэй бол интернетээр орчход бол ингээл харж байна шүү дээ тий. Times Higher Education гэж вебсайт руу ороод. За дараад нь болохоор тэр юу гэж байдаг. Одоо судалгаанаас ер нь юу хийж энэ тэр судалгааны чанар гэж юм чинь ямар хуу байна гэдгийг анзаарч оноо өгдөг. За энэний чинь л одоо анзаарахын тулд мэдээж
кичнээн судалгаа хийсэн, тэр судалгаа нийт кичнээн өгүүлэл хэвлүүлсэн. Тэрийг ингээд эрдэмтдийн тоонд хуваан эдэр ингээл наривчлал явна л та тийм үү. Айгүй төвхт. Өөрөөр хэлэх юм бол тэр сургууль нийтдээ кичнээн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна. Одоо 2019 онд тэрийг нийт эрдэмтдийн тоонд хуваана гэсэн. Тэгэхээр одоо нэг хүнд хэд оногдож байгаа тий. Одоо магадгүй 1 2 3 оногддог ч юм уу. За бүр доошлоо бүр 0.5 оногдож болно шүү дээ тий. Тэрнээс нь шалтгаалаад ингээл доош нь яваад өгч нь гэсэн үг тийм үү. За мэдээж тэгээд тэр судалгаагаар олж байгаа орлого морлого гэдэр гэж байна. За дараагийн нэг хамгийн том буюу ерөөсөө их сургуулиудын нийт энэ ангилж байгаа энэ 100 онооноос нь хамгийн өндөр оноо буюу 32.5 оноо юунд өгдгөө гэхээр танай сургуулийн тэр хэвлүүлсэн судалгаанаас чинь хүмүүс хэр ишилсэн бэ гэдгийг тооцдог. Яа. За энэ бол одоо бүр 3.1 буюу те 32.5% эзэлж яддаг л да. Тэгээд ингээд зэрэглээ явчих ш одоо яа те. Нийт хэвлүүлсэн судалгаанаас чи гिचнэ ус. Тэгэхээр ингээд судалгаа хэвлүүлэх бас чухал биш байх. Заавал тэр нь ишлэгдэж хэн нэг хүн яадаг байх нь уншиж явах хэрэгтэй байх нь шүү дээ те. За одоо их бүдүүлгээр ингээд хэдүүлээ ярьчлаа. Энэ бүдүүлэг жишээгээ одоо юу гэдэг юмгаа Монголын сургуулиуд төр хувирах гад үзээ л да. За юу болж таарах бол тийм үү? Сурж байгаа хүмүүс одоо өөрсдөө бодоод үз та нар гिचнэ олон улсын хувьтантай байдаг. За ажиллаж байгаа хүмүүс нь бас бодоод үзье бидний судалгаа хэрэг хэвлэгддэг үү? За тэг хэрэг хүн ишилдэг үү? За тэгэхээр ингээд их сургуулийн рейтинг сайжруулна гэдэг бол эдрийг л шат шадраатай л энэ үзүүлэлтүүдэд ахиулаад авахын нэрэл байгаа. Тэгэхээр ингээд дээшээ одоо юу гэдэг нь те ranking жагшаад одоо юм тийм нэр хүндтэй ийм сургууль болно гэсэн үг. За одоо энэ дээрээ тулгуурлаж байгаа энэ их сургуулийн ranking rating гэдэг энэ юм дээрээ тулгуурлаж байгаа одоо ямар сургууль сурах вэ гэдгээ бодъё л доо. Ямар сургууль сурах вэ? За хар бүдүүлгээр бол мэдээж рейтинг сайтаа сургууль зүгээр те. Окей. За гэтэл бас үгүй ээ. Нөгөө subject ranking буюу чиний сурах гээд байгаа мэргэжлэр чи аль сургууль нь сайн бэ гэдгийг чи анхаарч үзэх хэрэгтэй. Жишээ нь Harvard бол одоо барилгын инженерээр сурах гэж байгаа хүнд бол нэх тийм зөв сонголт бол биш дээ. Тэ тийм одоо юу гэдэг сайн тэр салбар нь өндөр рейтингтэй биш дээ. Ер нь инженерийнх нь бол жаахан бага. Нийгэм хүмүүнлэгийн ухааных нь салбарын рейтингүүд бол Harvard чинь жаахан өндөр байдаг шүү дээ. Гэх жишээ нь энэ утгаараа бол Harvard магадгүй тэр мэргэжлийн хүмүүст тохиромжгүй ч юм уу болчихлаа юм л тэ. Тэр энийг бас ингэж бодож үзэх хэрэгтэй. За санаа байгаа сачийн үрдэг бол уул нь болвол сайн сургуульд л орох хэрэгтэй тийм үү. За гэвч одоо монголчуудын бодит байдал дээр мэдээж мэдээлэл хэлдэг юм дутуу байна. Тийм сургуульд орох боломж олцоо угаасаа Монголтгүй аль ч улсад улсын иргэдийн хувьд бол цөөнх шүү дээ тийм. За дээрэс нь хүмүүс бол мөнгө төгрөг за тэтгэлэг дээр олж авч чадахгүйгээс эдэр болоод бол яадаг вэ гэхээр хамтхан эдэргээд ийм янз бүрийн сургууль сурахыг хичээдэг. За хуучинч бол болж байсан те. Одоо Монгол буцаад авч дөө Америкт төгсч гэн, Австралид төгсч гэн, Японд төгсч гэн. Ваа ямар гоё юм бэ гэж боддог байсан. Одоо гэтэл Америкт ч муу сургууль байдаг, Австралид ч байдаг. Япон ер нь хаач муу сургууль буюу одоо ингээд зэрэгээ ингээд олон улсын хүмүүс зараад мөнгө төгрөг олж яадаг юм сургуулиуд байдаг гэдэг хүмүүс ерөнхийдөө мэдчихлээ шүү дээ. Тэгээ энэ нөхцөлд болохоор одоо яах вэ? Юу хийх вэ? Ямар сургууль байвал зүгээр вэ гэдэг асуудал үүсэж байгаа юм л та. За бакалаврын төвшөнд бол ерөн сургуулиуд нэх тийм онцгой ялгаатай биш гэж маш олон судлаачид бол хэлдэг л. Яг л бакалавр дэлхийн том сургуульч очлоо ч гэсэн тэр нөгөө том профессор чинь за сайндаа лекц уншнөхөөс одоо манайхаар бол семинарын хичээл гэж байдаг те. Тэрийг бол дандаа тэр багшийн чинь докторийн оюутны дээр удирдах байдаг байхгүй. Доктор тэр хүний чинь доор доктор сурж байгаа. Мэдээж яг уу тэр бакалаврын оюутнуудаас дээр илүү мундаг. Гэхдээ яг тэр багш чинь гэсэн үг шүү те. За тэгээд тэр багшийн чинь хичээл төлбөр мөнгө нь өндөрч байт юм өдр гэдэг юм янз бүрийн шалтгаан байдаг тийм. Тэгэхээр ранк нь тийм амар бас амар доогуур биш тийм үү. Дээрээс ингээл ер нь бол нэг юм 200-аас цаашаа идэр алга болчихоогүй шиг ер нь 200 дотор л. За бүр бол 150 ингээл 10 марав гэж л ярих хэрэгтэй шүү дээ тийм. За үнэхээр барамгүй боломгүй байвал нэг 100 жаахан гаргаад ороход бол төлбөр мөлбөрийн хувьд ч гэсэн боломж юм байна. Тийм амар ингээл давцсан гитэрсэн дийлэхгүй өдр болцсон бол биш. За ер нь 50-аас цааш сургуулиуд ч гэсэн ерөнхийдөө төлбөр бол харьцангуйгаа айгүй байдаг шүү дээ. Улс орны боловсролын тогтолцооноос шалтгаалаад бас дээрээс нь сургуулиудын боломжоос шалтгаалаад бакалавр бол нэг ийм ялгаатай байдаг. За харин чи агсан төвшөнд буюу одоо мастер тийм үү доктор сурах гэж байгаа бол болж өгвөл том сургууль руу дайрах хэрэгтэй. Хоёр үндсэн шалтгаанаар их сайн. Яагаад энэ том сургууль руу дайр гэж би хэлээд байгаа юм гэхээр нэгт бол дэлхийн том сургуулиудад бол агсан төвшөнд тэтгэлэг бол олдох магадлал аюу өндөр байдаг.
аюу өндрөөд. Ялангуяа чи докторд орсон нөхцөлд бол Америкт бол чамайг ер нь тэгэл 900% тэтгэлгээр аавна. Яа чи эсэж л чадах юм бол чамд яаж ижил тэтгэлгийн эндээс олж өгнө гэсэн үг. За тэгэхээр ерөнхий одоо нэг юм хар багцаа бол юу болж таарддаг гэхээр Америкийн тэм том сургуулиуд одоо тий ерөнхийдөө чи докторт орчлоо гингүүд чамд ерөнхий ингээд чамайг тэр нөгөө түрүүн дээр докторийн багш нь докторийн оюут нь бол ингээд бакалаврт хичээл орж идэг гэсэн шүү дээ. Одоо хичээл орох семинар удирдах байгаа санаа тий. За хичээл орж байгаа юм л да. Тэр тэгж тийм ажил чамаар хийлгээд ерөнхийдөө төлбөрөөс чинь чөлөөлдөг ч юм уу эсвэл мөнгө төгрөг өгдөг ч юм уу ийм механизм байдаг тий. Ер нь том сургуулиуд бүгдэнд нь байгаа. Тэгэхээр чи ингээд төлбөрөө ингээд ерөнхийдөө хаачих магадaltaй. Тэгээд дээрэс нь нэмээд чамд одоо сарын $1500 ч байд юм өдрийн тэгээ бага саг мөнгө өгнө. Чи нэмээд өөр ингээд сайн баян том тэтгэлэг ингээд орж чадах юм бол яах нь ингээд мөнгө төгрөгч ингээд ерөнхийдөө ахсаад ингээд боломжийн орлоготой өдөр байж болно. Тэгээ илүү цагаараа чи хоёр түүний идэг янз бүрийн ажил хийчих болно шүү дээ. Одоо ингээд зөөгч мөөгч одоо юу хийдин те пицца өргөдөг гэдэр тийм ажил зөндөө байгаа шүү дээ те. Тийм цагийн ажлууд хийгээд ингээд орлогоос ажиллаад ингээд амьдрах боломж бүрдэнэ гэсэн. Нэг ийм санхүүгийн хувьд ийм боломжийн ийм сайн давуу тал байгаа учраас яаж юм те санхүүгийн жишээд өөрөөр хэлэх юм бол тэтгэлэг олно гэдэг чинь чи заавал мундаг байгаа тэтгэлэг болоод байгаа ш. Тэр сургуульд элсчлээ гэдэг чинь чамаа мундаг гэдэг чинь нотолж байгаа учраас тэтгэлгийн газрууд эн чинь энэ том сургуульд орсон юм чи энэ потенциалтай хүн байж штэ. Тийм болохоор энэ тэтгэлэг өгье доо гэж бодох магадлал аюу өндөр ихгүй юу. За хоёрдугаар нэг давуу тал нь одоо нагсан төвшөнд чинь чиний магадгүй одоо нөгөө шүтээд байгаа хараад байгаа номын уншаад байсан нөгөө том эрдэмтэд чинь хичээл ордог байхгүй юу. Магадгүй чи азтай аль нэгээр нь өдөртөл ажиллаа өдөртүүлж магадгүй шүү дээ. Тэгвэл ч өстой нөгөө янцтай болоо явчлаа шүү дээ. Тэр ийм хоёр нэгт чи сайн багшаас хичээл сонсч юм сайн сурна гэсэн үг тийм үү. Хоёрт нөгөө мөнгө төгрөгийн одоо бидний хамгийн гол гацаа тулаа зовоод байдаг энэ одоо тэр элдв юмнасаа чи гарах боломжтой байдаг. Тэр ийм хоёр том үндсэн шалтгаанаар чи аль болохоор том сургууль руу дайрах хэрэгтэй. Аль болохоор 20-с төтгшөө орсон бүр бол тэгэл 10-аас 15-аас төтгшөө орсон сургуулиуд бол өгөөд үзэх хэрэгтэй шүү дээ. Одоо хүн өвсийн эмийг яаж мэдгэн те. За бакалаврт бол заавал одоо чадчихвал хамаалал одоо чадахгүй бол би орч чадсангүй элем нь халаамаа гэл ингээл нүрэ маажаад яах юм. Яр шиг одоо тэгэл те ер нь тэгэл гайгүй хүн ранкинтэй юм сургуульд орчих хэрэгтэй юм. За ийм ранкин бол мэдээж бүх юмд нөлөөлдөг. Хүмүүс болохоор их гинхнээр боддог. Гэхдээ бүгд л тэр номыг уншиж байгаа шүү дээ. Бүгд л адилхан англи хэлтэй шүү. Яагаад ингэдэг гэдэг үгүй те түрүүн тэр нөгөө нэг teaching environment гэдэг дотор чинь ямар багш тэнд байгаа хэн судалгаа хийгээд байгаа. Тэр бил ям багш нараас хэн Нобель авсан гэдгийг хүртэл тооцож энэ ранкины чинь гаргаж байгаа учраас том сургуульд чинь том багш л байна, сайн судлаач л байна, сайн судалгаа хийн. Тэр том багш чинь мундаг эрдэмтэн чинь гаднаас том төсөл хөтөлбөр татаж авчирж ирж чадчихдаг. Тэр хэрээрээ тэр сургуулийн чинь судалгаа их орчин лаборатори элдв юм сайжирж яадаг байхгүй тий. Тэгэхээр энийг бас ингэж анхаарах хэрэгтэй. Өөрөөр энэ их чухал зүйл шүү гэдгийг нь анхаарч үзэх хэрэгтэй л дээ тий. Энэ одоо зүгээр л ингээл нэг санаанаас нь зөхөөгоол зарим хүмүүс үл ярьдаг наач ингээл мөнгө өгөөл ранкнаа дээшлүүлчих чааш гэдэг л тий. Тим юм эний чинь ингээд хийгээд байгаа юм биш шүү гэдгийг та хэд бол ингэж анзарч үзэх хэрэгтэй байгаа юм л та тий. За ингээд аятайхаа одоо сургуульд өөрийнхөө мэрэгчлэр аль болохоор ингээд дээгүүр байгаа. Ерөөсөө ингээд сүрдэж имэхгүйгээр л одоо ингээд өгөөд ах хэрэгтэй шүү дээ. Ингэчих юм бол чамд одоо гайгүй сургуульд орох, гайгүй ингээд яах мэрэгжил эзэмших гэдэг юм уу те. Ийм боломж болцоод дүрм байгаамаа. За яагаад заавал энэ сургуулиудын ранкинг харж би та нар сургуульд ороо гэж хэлээд байгаа юм бол өмнөх хэд хэдэн хвчлэгээрээ бол зарлж та нар ер нь бол тайлбарлсан байгаа те. Өмнөд яг түрүүний энэ бичлэгийн ихэнд хэлдэг шигч одоо Монголд бол ерөнхийдөө ингээ гадаад төгс хүмүүс зөндөө болчлоо. Болсон болоогүй сургуулийн дипломтой, болсон болоогүй хэл устай ийм хүмүүс сургууль сурна гэдэг чинь яг бидний ихэнх юм боддог шүү. Зүгээр нэг юм мэрэгчлээ болол нэг офис очиж суух тухай биш. Тэр мэрэгчлэрээ юу сурж мэдсэн, сүүлийн юу үзэж ойлгож харсан бэ гэдгийг чинь одоо шүүж тунгаад чадах тийм боловсон хүчин Монголд бий болсон байхгүй юу? За чи Австрал төгсөөр ямар сургууль тэр? За тэр бол нэг тиймэрхүү сургууль ингээд юм мэдж байгаа хүн ч бол ингээд багцаатай шүү дээ. За чи мэрэгчлэрээ сурсан юм байна. За тэнд чи юу заасан? Ийм юм үзсэн үү, ингэсэн үү, тэгсэн үү? За чи тэг ингээд мэдхгүй. Тэг сонссон гэдэг юм бол асуудал үүсэх гээд байгаа шүү, тийм үү? За тэгэхээр энэ ийм нэг шалгуурууд одоо энэ үгтэй юм. Одоо ийм видео хийжингүүд магадгүй зарим дургуутсаал те наадах чинь зөө үнэн биш те. Заавал наадах чинь таах ялгүй барууны сургуулиуд дандаа дээгэр гэл ингээл ийм юм барина. Мэдээж угаасаа амьдрал дээр бүх хүний саналд нийцсэн бүх зүйлийг агуулсан 100% төгс шалгуур шүүлт ийм юм байхгүй шүү дээ.
чи мэдээж л сайнтай муутай бид аль болохоор л голч чигчийг бариад л одоо хүлээн зөвшөөрөгцөн гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр салбарын мэрэгжлийн хүний аль хүлээн зөвшөөрсөн анхаарсан юм л барай явж байгаа шүү гэдгийг нь хэлмээр байгаа юм те. Тэгээд энэгээрээ ингээд аваад барайд одоо юу гэдэг ингээ явах юм бол боломж олцоод дүүрэн байгаамаа. Тэгэхээр одоо ингээд сургууль мэрэгжил эхлээд их сургуулиудын рейтингийг харж дараад нь subject rating гэдэг юм руу ороод харчих тийм үү. За тэгээд өөрийнхөө боломж олцоод төлбөр мөнгөний сайхан харьцуулж болчоо үйл ажиллахаар дэшээ сургуулиуд руу яв. За үнэхээр болохгүй чадахгүй байгаа бол юу гэдэг те жоохон доошлуулчих. За тэгээд мэдээ сургуульд орохын тулд яахан судалгаа сайн хийх хэрэгтэй. Хэн нэгний бэлэн амаар окей энэ сайн юм бэ гэж юусоо бодчихлохгүй. Нэг хэсэг Монголд ч юм уу одоо Харвард л сайн ингээл бүгд л Харвард туссан шүү дээ те. Гэтэл одоо Харвардын тэгээ ихэнх тэр нөгөө нэг айгүй төвхтэй сургуулийн төгсөөд ирдэг шүү дээ тийм. Гэт нэг юм хэл амны тэгээ татаал тийм муугар утгад хэл ам сайнаар утгад тэр чинь их үнэндээ боловсрол сайн сайхан юм өгöd байгаа юм биш шүү гэдэг ингэж хэлэх гэсэн. За тэгээ дараагийн бичлэгээр уулзнаа.